За та бүхнийхээ энэхүү гайхалтай мэндийг хүргэе. Bootcamp мөнгөн байгаа миний би өөрөө 2 дахь веб блогыг бэлэн боллоо. Өнөөдөр та бүхэнтэй ярилцах зүйл бол мэтгэлцээний тухай байгаа. Тэгээ мэтгэлцээ гэхээр залуус ойлгохтой шүү дээ. Соёлтой хэрүүл гэдэг сонь тодорхойлолт шүү дээ. Хэрүүл. Бүгдээрээ сайн мэдэх бах л та. Хэрүүл гэдэг зүйлээс үр дүн гарах нь их асуудалтай байдаг. Харин мэтгэлцээ гэдэг зүйлээс маш их хэмжээний үр дүн гардаг. Мэтгэлцээ гэдэг зүйл өөрөө үндсэн 3 зарчимтай байт юм байна. Эхнийх нь юу вэ гэхээр бусдыг хүндлэх, хоёр дахь нь үннийг баримтлах, гурав дахь нь суралцах гэсэн үндсэн 3 зарчимтай. Энэ 3 зарчимдаа хүрж ивэл энэ нөр мэтгэлцээ болд юм байна гэхлийг. Монгол оронд бол үндсэн 3 мэтгэлцээ хөгжсөн байгаа. Ерөнхийлөгчийн мэтгэлцээ, парламентын мэтгэлцээ, Карл Поппер гэсэн мэтгэлцээ гэдэг. Тэгэхэд маш олон төрлийн мэтгэлцээ байдаг. Бодлогын мэтгэлцээ хэмжлэн бусд олон төрлийн. Мэтгэлцээс бид хүн нэг л зүйлийг бодох хэрэгтэй. Юу вэ гэхээр бид хүн зүгээр нэг нэгнээ ялах, нэг нэгнээс илүү гарах гэдэг нь хамгийн чухал биш юм байна гэж. Мэтгэлцээнээр бид хүн хичээлснээрээ аливаа зүйлийг бодтойгоор харж чаддаг, нотлохоос илгээтэй ярьж чаддаг юм залуус болж чадна. Өөр нь гэсэн хүүхний хөгжил бий болох юм байна гэж. Харилцааны ур чадвар дээр үндсэн 4 ур чадвар бид хүн мэдэх бах. Эхнийх нь сонсох, хоёр дахь нь ярих, гурав дахь нь бичих, дөрөв дахь нь илтгэх ур чадвар. Сайн анзаараад үзвэл мэтгэлцэх ур чадвар нь өөрөө энэ дөрвийг дөрүүлэн гин багталсан хамгийн том ур чадвар байт юм байна гэдэг. Бид хүн одоо нэнийхээ яриан дээр бич чадж ийл өнөөрөө сонсох, бичих гэсэн ур чадварыг нэмждэг. За ярих гэдэг зүйл дээр нь илтгэх гэдэг зүйл нь гарч ирнэ гэдэг. Бид хүн мэтгэлцээс нэг л зүйлийг ойлгох хэрэгтэй. Бид хүн улсын хурлын чуулган үзэхээр яасан муухай юм бэ гэж боддоггүй. Зарим нэг залуус нь зүгээр л хэрлээд нэг шаарддаг баг. Гэтэ бид хүн мэтгэлцээс юу харах вэ гэхээр тодорхой хэмжээний үр дүн гардыг байна гэдгийг ойлгох хэрэгтэй болоо гэж. Мэтгэлцээний нэг сонирхоод үзээрэй. Ингэсний дараа мэтгэлцээний дараа хамгийн сүүлд юу ойлгох вэ гэхээр бид хүн мэтгэлцснээр ямар үр дүн гардыг бэ? За тэгээд бид хүн хамгийн эцэст нь юу ойлгож явдсан бэ гэдэг. Хамгийн том зүйл нь бид хүн суралцж чаддаг юм аа гэдгийг хэлэх гэсэн. Суралцж чаддаг. Боловсролын өрөөндөө суралцж чаддаг. За батлан хамгаалах, улс төр гэсэн бос төрөнд бол бид хүн яаж чаддаг вэ гэхээр зүгээр л шийдвэр төрж чаддаг юм байна гэсэн хамгийн чухал. Бид бүхнээс одоо юу гэх би бол 10 жилийн сурагч 11-р ангийн сурагч. Харин яг миний үеийн залуучууд мэтгэлцснээр юуг олж авдаг вэ гэхээр их хэмжээний мэдлийг олж авдаг. Би эрүүл мэндийн хичээлдээ тийм айхтар дуртай биш ойлгодоггүй. Гэхдээ би мэтгэлцснээр эрүүл мэндийн тодорхой хэмжээний мэдлийг олж авдаг. За улс төрийг бол бүр ихийг олж авдаг. Энэ мэтлэгээр бид хүн мэдлийг олж авахын тулд мэтгэлцэх заавал ур чадвар гарч ирд юм байна гэж. Мэтгэлцснээр бид хүн үндсэн 4 ур чадвараа ч хөгжүүлнэ, үр дүнд ч хүрнэ. Бид хүн хэрүүлийг мэтгэлцэнтэй адилхаж боддог нь хамгийн том алдаа. Хэрвээ бид хүн математикийн багш байсан бол F тавих байлаа гэж. Хамгийн чухал зүйл бол мэтгэлцэж чаддаггүй хүн хэрэлдэг юм аа гэдэг үг байдаг. Гэхдээ адилхан бид хүн мэтгэлцэж суралцахын тулд хамгийн чухал нь аливаа зүйлийг хийх ёстой гэж. Тэгэхээр бид хүн мэтгэлцэж сурахын тулд их хэмжээгээр уншина, их хэмжээний харилцааны ур чадвараа дээшлүүлнэ. Залуучууд та бүхэндээ амжилтыг хүсье. Ингээд мэтгэлцээнд дүү орох гэж байгаа, мэтгэлцээнийг сурах гэж байгаа залуучууд та бүхнийхээ ирээдүйд амжилт хүсье гэж та бүхэн чаднаа.